яг энэ бүсийн чуулгууд руу гişүүдийг сайн нарыг онгоцоор яваад байгаа гэсэн үг байна шүү. Та сая говийн бүсийн юугаар явсан бэ? Би вагоноор явсан. Манай тойрог анх удаа Еврога тойрлогоо вагоноор дандаа машинаар явдаг. Дорногоор явдаг гэсэн шүү дээ. Ерөнхий сайд онгоцоор ирсэн. Манай говийн бүсийн гişүүд машинаар яваад сайд нар бас вагоноор явсан. Ерөнхий сайд ганцаараа онгоцоор ирсэн. Мэдгүй ганцаараа юусэн эсгийг мэдэхгүй шүү. Ямар ч үсэн ерөнхий сайд онгоцоор ирсэн. Надтай лав вагонд одноо сайд, амар сайхан сайд, номин сайд, алтан гэрэл сайд, инквайр сайд. Тэгээд манай гамбаа гişүүн, мөнхбат гişүүн бид хэд явсан шүү. Тэгээд яамд ажлын албаныхан тэр чигээр явсан. Ер нь энэ бүсийн чуулга үйлчлэгийг та ер нь тэр үр дүнтэй ажиллаж болж байгаа гэж харж байна. Тухайн аймгийн одоо аймгийн төсвөөс гараад байгаа юм шүү дээ. Аймаг ямарч мөнгөгүй болоод байна. Тэгээд бас засаг даргааны хүмүүсийн дургу аваад хандж. За би яг санхүүжилтийн хаанаас гарсныг мэдэхгүй байна. Гэхдээ аймагаас гарсан болов гэж бодож байна. Бүсийн зөвлөгөө бол маш өв бүтээлтэй болсон шүү. Манай говийн бүс бол маш өв бүтээлтэй болсон. Бид нар маш олон асуудлыг шийдүүлсэн, гарцыг олсон, нэмж санал өгсөн. Тэгээд хамгийн онцлогтой нь говийн бүсийн гишүүд бол маш ив нэгдэлтэй байдаг учраас бид нар яг бүсийн яг тулгымцсан асуудлаа авч ороод эренблэхдээ одоо чинь усны төсөлтэй говийн усны төсөл 1 номер тэгээд зохицсон сумыг эдийн засгийн чөлөөт бүс болгох гэдэг ч юм уу те. Бомбтуудыг жишээ нь иргэн дээлтэй иргэний ачаа тээвэр гардаг. Одоо замын үд дээр 800 гаруй иргэн юг уулцсан чинь гарч чадахгүй ачаа тийш гардаггүй. Энэ асуудлуудыг газар дээр нь ярьсан. Нурж унгаж байгаа сургууль мургуулаа үзүүлсэн. Тэгээд сайд нар үзээд асуудлыг шийдэхээр болоод төсөв мөсөд яа гэдэг тэр дороо тогтоол гараад байна. Надад бол их зүгээр санагдсан. Аймгийн зардал нь аймгаас гарч байгаа байх гэж бодож байна. Гэхдээ би бол яг үүндээ зардлын хаанаас гарч байгаа юм бэ гэж бол асуугаагүй. Гэхдээ говийн бүсэл онцлогтой шүү дээ. Манайх бол бас тийм мөнгөгүй ус биш дээ говийн бүсэл. Нэг тэгээд мөнгө төгрөг байхгүй байх гэж шаналаад суухгүй. Арга өөрсдийнхөө бүсийн арга хэмжээг шийдүүлж байгаа юм чи. Манайх бол хийч манай бүсэл. Гэхдээ би мөнгө яг хаанаас гарсныг мэдэхгүй байна. Хэдэн төгрөг гарсныг бас мэдэхгүй.